За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ тригонометрийн давхар функцүүдийн томьёог авч үзье. За давхар функц гэж юу хэлээд байгаа гэвэл одоо хоёр альба, танкс хоёр альба, синус косинус хоёр альба ч гэдэг юм уу. Тэгээ өнцгөн давхарлсан 2 3 дахин давхарлсан өнцгөө хэлдэг. Өнөөдөр та өнөөдөр синусийн өнцгүүдийн нийлбэрийн томьёог бол үзсэн байгаа тийм. Синус альба дээр нэмэх нь бетта байх юм бол синус альба косинус беттаг нэмэх нь косинус альба синус бетта гэж утсан. Тэгвэл синус 2 альба байвал яах вэ гэсэн томьёог олох хэрэгтэй болчихно. За тэгвэл 2 альбагаа яаж хэрхэн олох вэ гэвэл 2 альбагаа альба дээр нэмэх нь альба гэж задлчих. Тэгээд дээдлийн өглөө үтсэн нөгөө синусийн өнцгүүдийн нийлбэрийн томьёогоор яхан задлчих юм бол синус альба гүчин косинус альба нэмэх нь косинус альба гүчин синус альба. Үржрийн байраас болоход нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Тэгвэл энэ маань хоёул адилхан гэсэн. Тэгэхээр 2 синус альба гүчин косинус альба бол дарахны. За эндээс ингээд цөмөрөө анхны давхар өнцгийн томьёо буюу синус 2 альбагийн томьёог цөмөр яах нь болчлоо. Юу гэж болсон байх нь? 2 синус альба косинус альба ахны синус 2 альба. За өглөө мөн адил цөмөр косинусын өнцгүүдийн нийлбэрийн томьёо явуулсан байгаа тийм. За энэ томьёогоо ашиглаад цөмөрөө косинус 2 альбаг хэрхэн гаргаж болох вэ үзье. Тэгэхээр мөн адил дээдлийн аргаар косинус 2 альбагаа косинус альба дээр нэмэх нь альба гэж задлчих. За тэгээд нөгөө өмнөх томьёогоороо задлчих юм бол косинус альба косинус альбагаар үржүүлээд хасган синус альба синус альба орчих. Тэгэхээр хоёр ижлэгийн мөрж чам чи квадрат болно тийм. Тэгээд косинус квадрат альбагаас хасган синус квадрат альба болох нэ. За тэгвэл хоёрдугаар томьёо маань косинус 2 альбагийн томьёо маань юу ах нь? Косинус квадрат альбагаас хасган синус квадрат альба гэдэг томьёо гарч ирэх нэ. За эндээс ажиглавал косинус квадрат альбагаа цөмөрөө синусаар илэрхийлэх бүрэн боломжтой тийм. Нөгөө үндсэн адилтгал байгаа шүү дээ. Синус квадрат дээр косинус квадратыг нэмэхэд 1 гардаг тийм. Тэндээсээ цөмөрөө косинус 2 альбагийнхаа томьёогоо нэгээс хасган косинус квадрат альбагаа нэгээс хасган синус гэдээ орлуулчих болно тийм үндсэн адилтгалаасаа. Тэгэх юм бол косинус 2 альба маань дахиад өөр бас нэг томьёотой тэнцүү байгаа. Нэгээс хасган 2 синус квадрат альба. Тэгэхээр косинус альба маань 2 альба маань дахиад өөр нэг томьёотой тэнцүү. Нэгээс хасган 2 синус квадрат. Тэгэхээр дээдлэлтэйгээс тэнцүү дотлоо тэнцүү байна тийм. Энэ хоёр хоорондоо яах нь тэнцүү байх нэ. За заавал косинус квадрат альбаг орлуулах халуугүй шүү дээ тийм. Косинус квадрат альба синус квадрат альбагийнхаа синус квадратыгаа мөн адил нөгөө нэг үндсэн адилтгалаа ашиглаад нэгээс хасган косинус квадрат альбаг орлуулчих. Хаалттай байх юм тийм. За ингээ хаалтаа задлангууд хасгасх нэг болчих шүү дээ. Косинус 2 квадрат альба маань 2 ширхэг хасган 1 болох нэ. За тэгэхээр косинус 2 альбагийн томьёо нь мөн 2 косинус квадрат альбагаас хасган 1 буюу ингээд 3 янзаар яадаг байх нь. Затардаг байх нэ косинус 2 альбагийн томьёо. За эндээс цөмөрөө яах нь заавал синус косинус яах нь 2 альба байх халуугүй танкс катанкс гэж байгаа тийм. За ямар ч зэн эхлээд бид нөө синус 2 альбагийн томьёо 2 синус альба косинус альбаг үржүүлдэг ойлгосон. Косинус 2 альба маань 2 3 янзаар яах нь задарч байгаа тийм. Өөрөөр хэлбэл косинус квадрат альбаас синус квадрат альба маань нэгээс хасган 2 синус квадрат альба мөн 2 косинус квадрат альбаас хасган 1 гэдэг энэ гуруулантаа косинус 2 альба маань тэнцүү байна гэдгийг ажиглалаа. За тэгвэл цөмөр танксийн өнцгүүдийн нийлбэрийн томьёо өглөө үтсэн. Эндээсээ танкс 2 альбагаа мөн адил альба дээр нэмэх нь альба гэж байгаа. Олчихвол 2 танкс альбаг хасгуух нь нэгээс нь танкс квадрат альбаг амархаарч чадчих واخ тий. За тэгвэл эндээс бас 5 дахь буюу танкс 2 альба маань 2 танкс альба хуваах нь нэгээс хасган танкс квадрат альба гэдэг олж харж чадах байх гэж найдаж байна. За тэгвэл бас катангасын өнцгүүдийн нийлбэрийн томьёо өглөө үтсэн байгаа тий. За тэгвэл эндээсээ цөмөрөө мөн хоёрд катангс 2 альбагаа альба дээр нөхөн альбагаа задлчих юм бол катангс квадрат альбагаас хасган 1-ийг хуваах нь 2 катангс альба гэдэг катангсын давхар өнцгийн томьёо гарах нь. Ингээд цөмөрөө 2 давхар өнцгтэй ийм 6 янзын томьёог мэдж авлаа. За эндээс хамгийн чухал нь косинус 2 альба маань энэ 3-таа гуруулантаа яах нь тэнцүү гэдгийг ойлгох хэрэгтэй тий. За энэ гаргасан 6 ширхэг томьёогоороо цөмөрөө жишээ бодлого бат. За эхний жишээ бодлого маань синус 2 альба маань 0.6 ба пик хаах нь 2-оос пигийн хооронд альба маань байдаг.
Өөрөөр хэлбэл энэ чинь 2 дугаар мөч гэсэн үг шүү дээ тий. За ийм байх юм бол синус 2 альфа, тангс 2 альфа, косинус 2 альфа болоорой гэж. За тэгвэл синус 2 альфа маань бол 1-р томьёосоор 2 синус альфа хүчин косинус альфа болно тий. За тэгэхээр синус альфа маань 0.6 гэдээ өгсөн байгаа шүү дээ. Тэгвэл синус альфага 0.6 2-оор үжихэд чинь 1.2-ийн хүчин косинус альфа болчих. Тэгэхээр бид нар косинус альфаг олох хэрэгтэй болж байна тий. За тэгвэл бидний үндсэн адилтгал байгаа. Хамгийн анхны тий. Синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа маань 1 гэдгийнхаа синусын оронд нь 0.6 орлуулчих бол 0.36 дээр нэмэх нь косинус квадрат альфа нэгтэй тэнцүү буюу эндээс косинус квадрат альфа маань 0.64 буюу хоёр талаас нь тэгсэргийн язгаар авахаараа нэмэн хасах 0.8 таагаар косинус альфа. Гэтэл бидний үндсэн маань 2 дугаар мөч гэсэн 2 дугаар мөч косинус маань хасах тэмдэгттэй буюу косинус альфа маань хасах 0.8 гэж олчих. За олсон косинус альфа дээдлийн 1.2-ыг үржих нь хасах 0.8 гэж орлуулчих бол манай косинус 2 альфа маань хасах 0.96 гэж гарах нэ. За цөмөр дахиад косинус 2 альфагийн томьёо олт гэсэн. Косинус 2 альфагийн 3 дахь томьёог цөмөр ашиглажээ. 3 дахь томьёог ашиглажээ. Синус альфа маань 0.6-г өгсөн юм чинь шууд орлуулчихна. Юу гэсэн үг 1-ээс хасах нь 2-ыг үржих нь синус квадрат альфагийн хооронд 0.6-гийн квадрат гэж биччихнэ тий. За тэгвэл 0.6-гийн квадрат 0.36 2-оор үржихвэл 1-ээс хасах нь 0.72 гэд манаас косинус 2 альфа маань 0.18 гэж болох юм тийм ээ. За эндээс цөмөөрөө тангас 2 альфагаа шууд хувааж болж болно. Тэ юу гэж болж ойлгох вэ? Синус 2 альфаж хасах 0.96-га хуваах нь хасах 0.18-д хуваагаад олчиж болно. За багш нь албаар томьёогоор бодож харуулъя. За томьёо бол 5 дахь томьёог ашиглаж штэ тий. Тэгэхээр тангсыг мэдэх хэрэгтэй болж. Тангсыг яаж олдвол вэ? Синус альфаг хуваах нь косинус альфаг болж. Синус альфа нь 0.6, косинус альфа хасах 0.8 гэх хүчин. За ингээ хуваах юм бол тангс альфа нь хасах 0.4-3 гэд орлуулчихъя. Нөгөө тангс 2 альфа. Тэгэхээр хасах 7.24. Энэ маань нөгөө шууд синус хасах 0.96-га 0.18 хуваачих юм бол муу адил хураатай яг адилхан гарч байгаа. За цөмөрө дараагийн бодлого тий. За давхар өнцгүүд маань зөвхөн энэ хоёрлсон давхар пункт өнцгөөс гадна 3 давхар гэж болт. За жишээ нь синусын нийлбэрийн томьёог ашиглаж синусын 3 альфагийн томьёог болж цөмөр бахарь тий. За тэгвэл 3 альфагаа юу задлах вэ? 2 альфа дээр нэмэх нь альфа гэж задлж. За тэгээд дээдлийн томьёогоо ашиглаад задлах юм бол синус 2 альфа үржих нь косинус 2 альфа нэмэх нь косинус 2 альфа үржих нь синус альфа болно тий. За энд синус 2 альфагийнхаа энэ томьёог яах нь энэ 1-р томьёогоо ашиглаад косинус 2 альфагийнхаа энэ 3-р томьёог ашиглаж албаар нөгөө синустай гэж авчиж авшин тий. За ингээд задлчих юм бол ийм болчихно. За тэгэхээр косинус квадрат альфа косинус квадрат альфа үчгээр нэг квадрат альфа болчихно тий. Косинус альфа косинус альфа орчих. За эндээ муу синусаараа хаалтаа ингээд задлаад өрчүүлчихье. Тэгвэл ийм боллоо. За тэгвэл эхний хоёр мань адилхан байгаа. 2 синус альфаг үржих косинус квадрат альфа нэмэх нь 2 синус альфа үржих косинус квадрат альфа хасах синус альфа. За энэ хоёр маань нэмэгдээд 4 синус квадрат альфа синус альфаг үржих косинус квадрат альфа хасах синус. За тэгэхээр энэ косинус квадрат альфагийн оронд нөгөө үндсэн адилтгалаа ашиглаад 1-ээс хасах синус квадрат альфаг юм уу ортлуулчих. За ингээд хаалтаа задлаа синус 4 синус альфагаараа өрчүүлчихвэл ийм болчихно. За эндээс энэ 4 синус альфагаас хасах синус альфагаа бол хаслаа 3 синус альфа хасах нь 4 синус куб альфа болох нь. Тэгэхээр энэ хоёрыг бол хасч болохгүй шүү дээ. Нэг нь куб зэрэгтэй юм чинь. Тэгэхээр эндээс синус 3 альфа маань ямар томьёотой болов вэ гэх юм бол 3 синус альфагаас хасах нь 4 синус куб альфа гэсэн 3 үнцгийн 3 давхар үнцгийн томьёотой зөмөр боллоо. За тэгэхээр цөмөрөө юу үзсэн бэ гэвэл 2 давхар үнцгийн 6 янзын томьёо үзлээ. Мөн синус 3 альфагийн томьёог синусаар илэрхийлж боллоо. За тэгвэл синус 3 альфа байж бол тийм чинь косинус 3 альфа бас байж болно тий. Тэгэхээр косинус 3 альфагаа мөн косинусын үнцгүүдийн нийлбэрийн томьёог ашиглаад 2 альфа дээр нэмэх нь альфа гэж задлж. За тэгвэл задлангууд косинус 2 альфаг үржих нь косинус альфа хасах нь синус 2 альфа үржих нь синус альфа болчихно.
За синус 2 альфагаа бол энэ нэгдүгээр томьёогоо ашиглаж байна тий. Харин косинус 2 альфагаа цөмөөрөө аль болохоор косинусаар илэрхийлэхийг зориод энэ дөрөвдүгээр томьёог ашиглаж байна. За энэ дөрөвдүгээр томьёог нь 2 косинус квадрат альфагаас асах нэг баа штэ. Энэ чинь олон гишүүнд учраас хаалтанд хийлээ. За үржүүлээ. Хаалтаа задлаа үржүүлээ. Тэгвэл юу болох вэ? 2 косинус куб альфагаас хасах нь косинус альфа, хасах нь синус квадрат альфа үржин косинус альфа болчихно. Тэгэхээр энд байгаа синус квадрат альфагаа мөн нөгөө нэг үндсэн адилтгалаа ашиглаад нэгээс хасах нь косинус квадрат альфа гэдэг бодлолч тий. За тэгэхдээ энд 2 косинус альфагаар хаалтаа задлаад үржүүлээ. За тэгвэл юу болох вэ? 2 косинус куб альфагаас хасах нь косинус альфа, хасах нь 2 косинус альфа, нэмэх нь 2 косинус куб альфа болчихно. Тэгэхээр кубуудын хооронд нэмээд косинусуудаас хооронд нэмчихвэл 4 косинус куб альфагаас хасах нь 3 косинус альфа гэсэн косинусын 3 альфагийн томьёо. Тэгэхээр косинус 3 альфагийн томьёо нь юу гэж гаргасан байх нь? 4 косинус куб альфагаас хасах нь 3 косинус альфа. Энэ 7 8 дахь томьёог нэг ажиглаад хардаа манайхаа. Ер нь бол хэлбэр нь адилхан маас 3 синус альфа, 4 синус куб альфа, харин 4 косинус куб альфа косинус хасах нь косинус 3 альфа гэдэг солилцсон юм шиг харагдаж байгаа биз дээ. За энэ гаргасан томьёонуудаа ашиглаад цөмөөрөө дасгал ажил бодож үзье. За жишээ 2 синус альфа маань мөн 0.6 мөн 2 дугаар мөчгөө үзчихье. Тэгвэл синус 3 альфа косинус 3 альфа болёо. За синус 3 альфагийн 7 дугаар томьёогоо шууд ашиглалаа. Тэгвэл синус альфа 0.6 юм чинь шууд орлууллаа. Синус альфагийн хооронд 0.6-гаа шууд орлуулад 3 6 18 1.8-аас хасах нь 4-ийг үржих нь 0.216 болно тий. За ингэ бодчихё. За мөн адил косинусаас олцсон нь гарч ирж байна тий. За тэгэхээр нэгээс хасах нь 0.8-аас хасах нь 4-ийг үржих нь 0.216-гаа хасаад нэмчих юм болоо хасах 0.936 маань синус 3 альфатай тэнцүү байна. За косинус 3 альфагаа олохын тулд косинус хэрэгтэй учраас доор олоод бай тий. 2 дугаар мөч өсрөн учраас хасах гэдгийн цөмөр өмнөх жишээ ойлгоцсон тий. За тэгвэл энэ 8 дахь томьёогоор шууд косинус 3 альфа маань 4 косинус куб альфагаас хасах 3 косинус альфа гэдгийн хооронд хасах 0.8 орлуулчих косинусын хооронд. За тэгэнгүүт хасах тооны куб зэрэг хасах шүү дээ тий. Хасах 1512 дээр нэмэх нь энд хасахын нэм болчихж штэ 2.4 боллоо. За ингэхийн бол үржээд хасах 2048 дээр нэмэх нь 2.4 буюу нэмэх 1352 косинус альфа маань нэмэх 1352 гарах нэ. За ингээд цөмөрөө давхар үнцгийнхаа 8 шиг томьёогоо ашиглаад дараах бие даалтыг бодороо. За эхнийх нь болохоор синус альфа нь хасах 0.4-өө өгсөн 3 дугаар мөч байна тий. Пигээс 3 пиг байгаа гэж бодож. Тэгвэл секанс 2 альфаг болоорой гэж. Тэгэхээр секанс 2 альфагаа цөмөрөө ерөн секанс гэдэг маань нэгийг хуваах нь косинус гэсэн үг шүү дээ. Тэгэхээр секанс 2 альфаг болно гэдэг маань нэгийг хуваах нь косинус 2 альфаг болоорой гэсэн үг байна тий. За дараа нь 2 дугаарх нь косинус нь хасах 0.3-өө өгсөн мөн 3 дугаар мөч. Тэгээд тангс 3 альфаг болоорой. За тэгэхээр тангс маань синусыг хуваах нь косинус гэдэг учраас синус 3 альфагаа нэг болчих нь байна. Дахиад косинус 3 альфагаа нэг болоод хооронд нь яах нь харьцуулчихад тангс 3 альфа маань гарах нэ. За тэгэхээр бие даалт маань бол 7 хоногийн хугацаатай хугацаанаас хожигдоод хийж болно. Тэгэх юм бол багшны эрсцийг яг тооцоод өнөө жоохон бага байх байх. За дараагийн хичээл хүртэл түр баяртай.